сайн байна. Өнөөдөр хэрхэн Minecraft-ыг монгол хэлээр харъя хариулна. Дараа нь Play Store руу гарч агаад ингэж чинь add-ons гэж хайна. Add-ons. Тэгээд татчаад open дээрээ дарна. За ингэж болсон. За тэгээд add-ons-ууд татчаад add-ons руугаар бичих дээрээ дарна. Бичих хайх дээрээ монгол хэлтэй болгож бол translate гэж хайна. Translate. Шившлэг ороод ирлээ. За translate гэж хайна. За хайчаад ийм гарч ирж байгаа хамгийн дээр байгаа гарч ирж байгаа. Тэрний get дээр нь дарна. За get. Шившлэг энэ асуудал гарлаа. За add-ons руу гарлаа. Зомби нэр хүнтэй энийг татах бол та нар татчих. Энэ үнэн юм билээ би мэдсэн. За би танарт translate гэж хичээд орно. Тэгэд энийг ингээд get дээр дараад show ads дээр дарна. За би бичлэг үзчихлээ. Заавал бичлэг үзчихэж болно. Тэгээд open дээрээ дарна. Open гэж хаад. За тэрнийхээ Minecraft дээрээ сонгоно. Энэ Minecraft дээрээ дарна. За Minecraft дээр тарна юу гэж чинь гэхийг би танад хэлцгээе. Би уусаа монгол хэлтэй болгоцсон байгаа. За монгол биш болгоно. Тарна шууд settings руу орно. За дуу чимээ гэдэг хэдий монгол ойлгоц учраас би ингэ гэж байна. Та нар энэ дээр дараад голдох дээр нь дараад биш хамгийн дээд дээр нь дараа translate-ийг болиуллаа. Тэгээд энэ дээр дарж байгаа дахиад translate дээр дарж байгаа гарна та нар. Гарна. Тэгээд буцаа орон зөө settings руу. За тэгж яагаад одоо та нар хамгийн доор дээр нь дарахад ийм болцсон байна. Тэгээд та нар энэ дээр 3 дахь дээр биш 3 дахь дээр нь дарна. Өөш. Бас гоцод. За 3 дахь дээр нь 3 дахь дээр нь дарна зөө. 2 удаа. 1 2. Ингээл болоо. Ингээл монгол бол. Та нар ороод үзээрэй зөө. За миний бичлэг таалагдсан бол та нарт лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. За баярлалаа. За баяртай залуус.